За сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо энэхүү цаг хугацааны өглөө өдөр орой мэндийг та бүхэндээ хүргье. За тэгээд хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс санаачлан зохион байгуулж байгаа хүндлэлд суурилсан харилцаа хэмээх цуврал подкаст өдөр маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн дугаарын сэдэв маань бол эрх мэдэл ба хүчирхийлэл гэсэн сэдвийн дор одоо манай зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтын сургагч Сас Чихэр хэмээх ах маань хүрэлцэн иржээ. Дахин энэ өдөр минь хүргье. За танд ч бас энэ өдөр минь хүргэе. За тэгээд олон сэдвүүдээр бүгдээрээ ярилцж байна. Ярилцлагын гол зорилго гэр бүл, халуун дулаан, уур амьсгал, хэрүүл ургуулгүй ингээд энэ сайхан байхыг л зорж яваа. 30 жилийн түүхтэй хамт олонтойхоо одоо нэгэн том төлөөлөл ирсэн байна. За тэгээд танаас эхний асуулт маань эрх мэдэл гэж юу вэ? Энэ нь хүний эрхтэй холбоотой байдаг юм уу гэж эхний асуултыг тавиа тийм ээ. За тийм. Эрх мэдэл гэдгийг бид нар ойлгохтой замдаа нэг буруу ойлголт хүмүүсийн дунд явах тийм. Эрх мэдэл хүн бүрт ялгаатай дарга нар л байдаг. Шийдвэр гаргагч нар л тийм. Эрх мэдэлтэй багтаад гэдэг. Эрх мэдэл гэдэг зүйлийг тэгж ойлгоод тэгээд буруу ойлгоснороо эргээд нөгөө өөрийнхөө нөгөө эрхийг хамгаалж чаддаг ч юм. Тэгэхээр эрх мэдэл гэдэг бол өөрөө чадамж гэж тодорхойлдог. Чадамж. Өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх, шийдвэрээ өөрөө гаргах, өөрөө сонголтоо хийх, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийл, өөрийгөө тодорхойлох, өөрийнхөө амьдралыг өөрөө туйран бүтээх энэ чадамжийг өөрөө эрх мэдэл гэж тодорхойлдог юм байна. Тэгэхээр энэ ягаад хүний эрхтэй холбож байгаа нөгөө хүний эрхийг одоо хууль зүйн үндэсний хуулингээс гарсан 27 ийм бааргүй хүн идэх ёстой эрх гээд байгаа энэ дотор хүн амьд явах хэрэгтэй. Хүн бүр халдшгүй чөлөөтэй байх хэрэгтэй. Хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. Ирээл мэндэ хамгаалах хэрэгтэй болон гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй байна гэд заасан байна хүний эрхтэй тийм ээ. Тэгэхээр нөгөө эрх мэдэл гэдгээ би хэрэгжүүлэхтэй тий одоо нөгөө энэ эрхээ идэх гэж юм тийм үү? Эрхээ идэх гээд идэхтэй миний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэж яддаг шүү дээ. Би нөгөө хүнийхээ эрхийн талдахгүйгээр яаж би амьдрах вэ? Сайхан тий өөрийн гэсэн итгэл үнэмшлийн дагуу шийдвэрээ зөв гаргах юм. Сонголтоо зөв хийх юм. Үзэл бодлоо яаж зөв илэрхийлэх юм. Бусдын эрхийн талдахгүйгээр тий өөрийгөө би амьдралыг одоо туйран бүтээхдээ бусдад одоо саад болохгүйгээр эрхийн зөрчихгүйгээр яаж би одоо амьдралаа бий болгох амьдрахыг зөв амьдрах мөн чанар байх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ чинь өөрөө нөө эрх мэдлийн асуудал болчихж байгаа юм. Би тэр өөрөө сонголтоо хийж чадчих юм уу? Үгүй юу. Шийдвэр гаргаж чадчих юм уу? Үгүй юу. Бусдын эрхийг нь зөрчөөд тэ өөрийнхөө эрхийг би мэдэж байна. Чи дуугүй бай гэд байна. Тий. Хүүхд юугаа мэддэг. Гэдэг ч юм уу те. Одоо ингээл нөгөө бид нөгөө чадамж эрх мэдлийн энэ зүйлээ хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд талж чинь үгүй юу гэдгийг нэг холбож харахгүй юм бол эрх мэдэх тэр дарга мэднэ тэгнэс гээд өөрийнхөө замдаа эрхээ идэлж чадахгүй тэднэр л шийдэн зүйц гэж өөрөө би чадамжтай өөрөө тэрийг хэрэгжүүлж чадна гэдгээ ойлгохгүйгээс болоод нөгөө эрхээ зөрчүүлээд ажил дээрээ шудраг боссыг бид нэ тийм ээ. Тэгснэ гэртээ ирснэ энэ айлын том мөнгө олж байгаа нь би гэж аавын эрхийг үзүүлээ. Гэрт хүүхэд нэг боолж юм шиг тийм эхнэр нь боол ингэж тэгэхээр энэ чинь өөр эрх мэдлийн асуудал байгаа байхгүй. Би яг энэ нөгөө хүний эрхтээр яаж байгаа хүн бүр улс төр нийгэм соёл гэр бүлийн харилцаандаа тэгш эрхтэй байх тийм хүндэлтэй байх эхнэртэйгээ хүүхдтэй харилцахдаа тэднийхээ үгийг сонсож ийн үгүй юу. Үцэл бодлыг няцаагаад няц дараад ийн үгүй юу. Гэхдээ миний хайр байна л гэх. Миний хайр байна уу гэж. Тэгэхээр тэр шийдвэр гаргаж байгаа бол эхнэрийнхээ за хамтаа ярий. Чиний бодож байгаа юу вэ? Хүүхдээ суулгаж гисэн те. Чин миний хүүгээр ихээр юу вэ гэж байгаа. Миний охин юу гэж бодож байна гэх. Энэ болгоныхоо нөгөө ярилцлын үндсэн дээр хамтын шийдвэр гаргадаг ч юм те. Тэднийхээ эрхэн талдахгүй. За хүүхдээс асуугаад яхан бэ хоёулаа шийдчих. Тэгээд нөгөө хүүхдүүдийнх нь хүсэл нь тэр авах шаардлага хэрэгцээ байгаа шүү дээ. Хэрэгцээг нь тооцохгүйгээр тий. Нөгөө шийдвэр гаргацдаг. Эргээд нөгөө хүүхд нь би надад уг нь тийм хэрэгтэй байсан чинь ийм бэлдсэн байна гэж
энэ нөрөө эргээд нөгөө гомдол гэр бүлийн буруу ойлголцол гараад идэв. харилцаан дээр тоглох юм. Тэгээд нөгөө хүүхдийнхээ хүсэл бодлыг дарж ин тэр чи үзэл бодлын нухчин дарж байгаа бас л хүчирхийлэл хүн болохноос нөлөөлөж чамаа үсдэг гэдэг. Арт хэлчихвэл ээж хэлчих юм бол ингээд явах болов. Тех болов гэд нөгөө айцтай өөрөө дотор байгаа юм гаргаж чадахгүй байх ч юм тий. Магадгүй их нэрийг би мэдэж байна. Би мөнгө олсон бол миний хийснээр хийгээд явах юм бол нөгөө эхнэр нь хэрэгцээтэй зүйлстэй одоо нөгөө өөрийн зарцуулах ч юм уу тий. Тэр зүйлсээ хэлж чадахгүй байх тий. Яахаараа дандаа энийг ингэж ийм зүйлийг зарцсан байдгийн ч гэдэг юм уу тий. Ягаад одоо чи ийм хуцаах хөстэй гэдэг ч юм тий. Одоо нөгөө хэрэгцээг боомлох эдийн засгийн хувьд яах мөнгө хүслийг хүлээж авахгүй үзэл бодлын мочин баг ийм их мэдлээ давуулан байлуулж байна гэсэн. Одоо нэг их мэдлээ хэтрүүлэх гэж байна. Одоо нөгөө ажил дээр бол ойлгоод үзгээ. Харин ажил дээр хүн ойлгоод бас нөгөө шууд албан тушаалаар яах гэдэг. Тэгэхээр гэр бүлийн ялцсан тийм л байгаа байхгүй тий. Их мэдлээ би өөрөө яад хэтрүүлээд эхнэрийнхээ хүүхдийнхээ эрхэнд харахалж байна. Одоо тэгж энгийнээр ойлгох болчихсон. Ажил дээр бас тэхээ баг болчиход байгаа шүү те. Одоо ард хамт олноос сонсч хоёр дахь гэр болсон ажил нь бас 5 тухтай хангахын тулд удирдлагууд өөрснөө ажилтдаа сэтгэл санаа одоо нөгөө санал гомдлын сонсдог барьдаг болчиход байхад танд тийм гоё үйлчлэгээ хийж байгаа та гэртээ бас тийм байх хэрэгтэй шүү те. Тэгэхээр бид нар энэ хүн болгон өөрийн бие эрх мэдэлтэй байна. Энэ болохоор нөгөө эрхээ хэрэгжүүлэх нөгөө процесс юм байна гэдгийг ойлгоод гэр бүлийн хүрээнд ч бай тэ өөрийнхөө хүрээнд ч бай аль болох би бусдад эрхэнд халдахгүй байх юм бол эрх мэдлээ хэрэгжүүлэхтэй тэ эрх мэдлээ би итгэхтэй нөгөө хэрэгжүүлэхтэй бусдад эрхэнд халдахгүй байх юм бол энэ зөв хөвшил болоо зөв дадлаад явах нь айцгүй аюулгүй тэр сайхан зүйл бий болсон гих ирэхгүй тэр орчин тойрон хөвөлжин буй орчин заа жишээ нь өдөө гадаа явахдаа хүртэл тэр одоо нэг хажуудлын одоо хүмүүс амраал майхан сав засаад амралтын газар 10 цагаас хойш чанга дуу гаргахгүй гэдэг чинь тэр хүний ихэнд талдахгүй байх га те тэгэнгүүт одоо зөвхөн манай гэр бүл ажиргалтай байхаас гадна манахаас болоод хажуудлын гэр бүл одоо ингэж болохгүй л гэсэн. Тэгэхээр миний гаргаж байгаа шийдвэр миний сонголт те өөрийгөө хийж байгаа байдал нь хин нэгний ихэнд хардахгүй байх. Зөв амьдрал нөгөө их мэдлийг хэрэгжүүлж байгаа их мэдлийн чадамж байгаа таахгүй. Тэгэхээр хэрвээ ямар тохиолдолд энэ хүчирхийлэл болдог яг асууж байлаа. Ямар тохиолдолд одоо их мэдл ямар тохиолдолд хүчирхийлэл болдог вэ гэж асуух гээд. Тэгэхээр яг нөгөө энэ хэрэгжүүлэх явцдаа нөгөө эрхэнд нь халдах одоо хүчирхийллийн нэг юунд дэш төрлөө те бие махбодын сэтгэлээ тэгэхээр энэ болгонд яг нөлөөлөх үстэй бие махбод нь би халтдах тийм үйл хийж байна. Тэгэхээр өөрийнхөө нөгөө их мэдлээ хэрэгжүүлэхтэй те чи юу гэдэг угаасаа зодуулаад өссөн зодуулаад хүчээгүй маа гэж хүүхдтэй те би тэгжээлээ баг өөр хичээлээ нөгөө сонголт нь өөрөө хүчирхийлэл хэлбэрээр тий идэрч штэ тий шийдвэр гаргаж байгаа шийдвэр. Тэгээд энэ нөгөө угаасаа 90 эмийн дээр гэдгийг би шийднэ. Чи зүгээр л дуугүй миний хэлснийг гэх юм бол тэр хүний нэг үзэл бодлоо илэрхийлэх тий өөрөө шийдвэр гаргах тэр эрхийг нь хязгаарлаад дарамт үзүүлээд өөрийнхөө хяналтанд байлгах тий ингээд ч нэг хүчрэл болчихж байгаа байхгүй нөгөө би түрүү инженер их мэдлээ хэтрүүлнэ гэдэг чинь их мэдлээ би сөргөөр хэрэглэж байна. Сөргөөр. Цаав тэд хоног гэрээс гарахгүй гээл тэгдэж тэр феноменуудэрсэн 7 хоног гэрээс гарах зургт үзэх эрхийг хаалаа гээл тий. Яг нөгөө тодорхой яагаад ингэж байгаа юм? Гэхдээ урчин тохиролцоод хэрвээ өөрөөс нь асуугаа тий. Ингэсэн бол ямар шийтгэл байвал зүгээр ямар хариуцлага одоо шийдэх өөр хариуцлага өөрөө яасан. Юу байх вэ гэдэг тохиролцсны үндэс дээр хийвэл болж байгаа тий. Тэгхгүйгээр тэгхгүй шүү чи гэж хэлэх бол нөгөө би тэрний үзэл бодлыг нөгөө юуг нь магадгүй хязгаарлаад гарамт очруулж байгаа. Би сая асуух гэсэн та хариулцлаа. Одоо ер нь ингэж байгаа юм биш үү?
Тэр бол харилцан тохиолдол хэрвээ хүүхдтэйгээ харилцан хэрвээ чи ингэх юм бол те би чамайг ийм шийтгэлүүд байна. Зодод шийтгэхгүй мөртлөө хөөхөн саяных бол тэгж штэ 7 хоног интернет оцсон хөхгүй ч юм уу. Гэрээ ажил дээр баяр шаазан аяга угаах маргааш те гэрээ цэвэрлэх. Энэ бол нөгөө харилцан тохиолдол нөгөө шийтгэлж явах байна юм тохиолдол үүргээ хүлээж байна гэсэн үг те. Саяныхоо шууд хүчээрээ яагаад чамд тэднийг гөхөө боллоо санхүү манхүү бие хүчрхийлэл чинь биеийн сэтгэлийн санхүү гэдэг төрөл тэгэхээр энэ жоохон хүчрээд энэ нөгөө эрх мэдэл хитэрэхээр хүчрхийлэл болдог тохиолдол гэдэг сөргөр байна. Сөргөр бусдын эрхэнд талдаж хийж байгаа. Тэгэхээр энийг бас ярилцсан тохиолдолд бас хөөхнөр шийдэх ялангуяа залуу гэр одоо ярилцах гэдэг хамгийн том шалтгаанууд байна тийм зөвшөлтсөд ярилцаад зөвшөлдсөх тийм тэгэх юм бол нөгөө миний би эрх мэдлээ миний эхнэр ч гэсэн эрх мэдэлтэй шүү дээ. Миний хүүхэд ч гэсэн эрх мэдэлтэй. Яг тэгэхээр хүн энэ нөгөө эрхээ эдлэхт нь энэ чадамж нь байх хэрэгтэй байна. Тэгэхээр би аль нэг нь тооцож үтсэн, зөвшөлдсдөг, хамтаараа шийддэг. Ямар нэгэн сөргөн гарчвал уучлаарай гэчээд эргээд тэргээ зөвшөлдсөд эргээ шийдэх. Тийм байна тий. Чадвартай байх. Одоо гэр бүлийн хүрээндээ хамт олонны хүрээнд хувь хүний хүнд ч гэсэндээ бусдад харилцахдаа эргээд нөгөө сөргөөр би ашиглаад хэрэгэлсэн бол эргээд уучлалгуугаад энийгээ цасан залгуулах зүйлс одоо хийдэг байвал бас зөвөр байгаа. Энэ өөргөө ухамсарлаад тий нэг юм. Тэгэх юм бол нөгөө эрх мэдэл тэнцвэрч ин гэж байна ойлголттой л доо. Эрх мэдэл тэнцвэртэй байх үед эрх мэдлээ би чадамжаа зөв ашиглаж байна. Энэ үед ерөөс хүчирхэл гардгүй. Харин тэнцвэргүй байх үед хүчирхэл гараад байна. Тэгэхээр тэнцвэргүй байдал гэдэг яасан нөгөө сөргөр ашиглаж байна. Нөгөө хүнийхээ эрх мэдлийн буюу нөгөө хүний эрхэнд нь халтж байгаа тийм эмэгтэй юм чинь хүүхэд юм чинь байлгуулдаг шүү дээ. Хүүхэд юм чинь би өмнөөс нь шийднэ. Би өмнөөс нь яг сонголт хий. Би бүгдийг одоо нөгөө чи бол энийг яг тодорхойлох тийм өөрийгөө тодорхойлох ихгүй. Би бол ер нь бол нөлөө бүх эрх мэдэлтэй хүн гэдгээр шийдвэрлэдэг шүү дээ. Тэгээд өөрийнхөө нөгөө бусдын эрхэнд халтаад өөрийнхөө эрхийг их мэдлээ хэрэгжүүлэхдээ сөргөр ашиглаад байна. Тэгвэл одоо энийг л бид нар сайн ухамсарлж ээж тэр одоо хүүхдүүд маань ч гэсэн гэр бүлийн эхнэрүүд маань ч гэсэн нөхрүүд маань ч гэсэн маш сайн ойлголцоод өөрийнхөө эрхээ, үүргээ, хариуцлагаа ухамсарлаад ингээд зөвхөн гэр бүл гэлтгүй эн чинь хамт олон орчин тойрон одоо гэр амьдарч буй орчиндоо ажлын байран дээрээгээд хамгийн тайван байх газраа гэл төрөн урд урдны подкастуудаар яриад байгаа шүү дээ. Миний гэр бол хамгийн тайван байх, жаргалтай байх газар нэг айдас байвал ажлын байран дээр бас тэгэх юм бол бас дарамт байгаад эрх мэдэл үүсчих гэдэг юм тий. Тэгэхээр энийг маш зөвөр ойлгоод ярилцаж хэлээд өөрийн эрхээр бусдын эрхийг хязгаарлахгүйгээр харилцан одоо надад тааламжгүй бол хилдэг байх учиртай юм байна тий. Өөр энэ шалтгаан дээр одоо эрх мэдлийн одоо тий эрх зүйн хувьд одоо Монголд ямар кейс тохиолдлууд байдгийг тэгээд энэ асуудлуудаар та хэлсэн үү тийм ээ. Мэдээч нөгөө олон кейсүүд л тийм нөгөө гэр бүлийн хүчирхийлэл төр гардаг тийм одоо ихэнх тохиолдолд манай эрэгтэйчүүд маань ерөөсөй ярилцаж хэлж сурах гэдэг нөгөө яга хишүүл ойлголт гэж ярьдаг шүү дээ. 90 бич юм олон юм бэ. Тийм багын нэг хүмүүжил өгцөн байгаа тийм. Эр хүн чинь гүндүүгөө дугай байж байдаг. Тэгвэл сайн болох гэж. Одоо нөгөө өөлөх ёсгүй ч гэдэг хатуу чанга байх хэрэгтэй гэх. Тэгээ энэ нөгөө ярилцах хэрэгцээг багаас нь 30 таснаас бол юу болж юм гэхээр гэр бүлийн хүрээнд ч аяр ингээд нөгөө бусдад харилцсан тэр аль болох нөгөө ярилцахаасаа зөвшөлдсөхөөс илүү нөгөө гаран төрүүлж явахгүй тийм харсан. Одоо юм ярьж байгаа шилчиж байгаа зохиол унгачаачтай гэл нэг юм ирчүүд дунд байдаг. Тийм бай тийм. Шилчсан гэл тийм. Тэгэхээр нөгөөдгөө асуудлаа шийдэж сурсан арга нь
хамгийн түрүүнд хүч хэрэглэх ч юм уу те айлгас сүрдүүлэх аргуудыг хэрэглээд. Энэ нь өөрөө яг гэр бүлийн хүрээнд ч юм уу нэг бусдаа харилцаанд ороод ирэх чинь хүч хэрэглэл. Тоглолтол ер нь тэгвэл ирчүүдэд маань нэг жоохон тийм сорголтууд бас ихэд багаас нь яваад бид нар ч гэсэн одоо хүүхдүүдэд хэлж юмэр юм байна те. Миний хүү хүнтэй юм ярьж явуулмаар бол уйлчжээ. За тэгээд бодох юм аа бодоо. Тэгэхгүй октод л гэж юм яриад хөвгүүд юм байх хэвээр гэхээс одоо бас одоо ярилцах л хүүхдүүдтэй сургав. Биднэрт ингээ ярьж хийсэн хүн бас цөөхөн байгаад тийш бодсон чинь. Хүүхдүүдээ бид нар өөр нөгөө яриулж тэ доторх байгаа тэр юмнуудаа мэдэрч байгаа шүү дээ. Өвдөлт бол өвдөн. Тэ гомдол гомдон тэр болгоныг нь яриулж явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд доторх хуучаад нэг л ингээд нүднээ ингээд муухай хэлтэй ч юм уу тэ. Тэгээд бухимдсан хүн байгаад байгаа шүү. Дотроо хадгална гэж айгүйх бухимдал байгаа шүү дээ. Харин яриад ах юм бол тэ энийгээ гаргана, ярилцаж сурна, зөвшөлтөж сурна. Ойлголцсон. Тэр бол ажлын одоо нэг хүмүүстэй хэлэнд халтахгүйгээр за ингээд зөвшөлтсөө сурчиж байгаа. Хүн чинь сэтгэлийн амьтан гэ сэтгэл яаж илэрх хүний сэтгэл ч одоо яриагаар илэрхийлэгдэн шүү дээ те. Ямар шууд хараад ойлголцолтой биш. Ингээд ярьж юу тохиолдоод байна. Тэрийг хамгийн түрүүнд ойлгох хүмүүс бол гэр бүлийнхэн ойр дотны хүмүүс байгаа. Тэгэхээр ингээд тов баримттай харахаар яагаад энэ сэргээр яг энэ асуудал нөлөөлж байна гэхээр одоо амиа хордож байгаа 6 хүн тутмын 5 нэрэгдэж байна. Яахгүй байгаа шүү дээ. Тэгээд шийдвэр гаргах шууд онолтонд ондог. Дээрээс нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нэрчүүд байна. Яг тэр хүчээр юм шийдэх гэдэг ярилцахгүй. Нөгөө бодол нь тав ингээд тийм байна тий. Тэгээд уг нь бол бүх хэрэгтэй хүн үйлдэхгүй л дээ. Тэгвэл үйлдэж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь ирчүүд байхад тань гэдэг чинь ирчүүд маань доторх юм гаргахгүй тэр ярилцах аргуудыг суралцаагүй зарим мэдгчгүй байгаад одоо ингээд Fox group ярилцлага хийж байна. Тэгээд асуугаад ингээд явах. За хэдүүлээ нуур хүрхээр яад, гомтхоор яад ингээд асуулт асуугаад хамгийн түгээ юм л нь гарч яхаа уу хэрэгтэн цодолтон маргал сайхан яад гэсэн. Тийм юм яриад байгаа байхгүй. Гэтэл ганц хоёр ирэг байгаад байгаа. Яад вэ гэсэн. Уур хүрхээр гараад хашаагаа цэвэрлээ. Тийм өөр зуршилтай нэг байна. бол гараад талхацдаг. Бүр уур хартлаа тий. Сайхан гараад. Тэгэхээр энэ нэг ганц хоёрхан хүн тимийг мэдээд бусдууд нь юу хийж байгаа гэхээр нөгөө 10% нь тийм байна. 10% 5 нь бол ингээд нэг зуршлаараа. За нөгөө 5% нь гоё бас ярьдаг байна. Үлдсэн 90% нь бол нэг жоох яг яагаад юм те. Нөгөө буруу зурс татгшоогоо байна. Ир хүн уйлж болохгүй, шалчхансыг ярьж болохгүй гэдэг боглаа үсээ. Тэгээд илэрхийлж байгаа дандаа хүчирхийллийн аргаар илэрхийлдэг. Тэг ярихгүй юм чи яах вэ? Хэлээрээ хүн хэлээрээ байх юм чинь хэлээрээ байхгүй болохоор хөлөөрөө болчих гээд шүү дээ тий. Мал адгуул шиг тийм ээ. Чи амараа гэж гол би гараараа гэж юм тий. Энэ өөрөө асуудал үүсгэх нэг ихэнд нь тий. Ингээд л хүчирхийлэл тий. Тэгэхээр энийг л бид нар бас засан залруулах тий. Энэ тулд энэ нэг сайн дурын зам үйл нөлөөлөх сайн дурын сургалт байна. Хийж байна. Манай эхний нөгөө подкаст дээр гэж бас хэлж болно тий. Ингээд харин гэр бүлээ хэрвээ гэр бүлдээ хайртай хүмүүс бол одоо өөрийгөө сайн цэгнээд хамгийн хүнтэй ярьдаг. Дээрээс нь үнэхээр та ингээд ганцаараа байгаад иймэрхүү асуудалд илрээд ах бол мэрэгжлийн газарт нь те хандаад өөрийгөө та тэглээгээд хүчирхийлэгч биш гэж байгаа юм биш, мөнгө гэж байгаа юм биш. Ингэснээрээ та гэр бүлийнхаа харилцаа тэр хүчирхийллийн дараа болох үйл явдлаас өөрийгөө аварж яана л гэсэн үг шүү дээ тийм ээ. Харилцааг аварч үлдэж байна тий. Хүүхдүүдэд ойлголцдог, гэр бүлтэй ойлголж чаддаг болж байгаа. Тий. Тэгэхээр олон одоо манай цоврал подкастууд маань одоо гэр бүлийн онцөг болон бүрээс нь л одоо хэлж өгч ин л та тий. Тэгэхээр энэ удаагийн одоо сэдв маань бол эрх мэдэл ба хүчирхийлэл гэсэн сэдвийн дор одоо ярилцлаа. Энэ удаагийн сэдвүүд маань зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтын сургагч Сас Чахрах хүрэлцэн ирлээ. Тэгээд гэр бүлийн аз жаргалын төлөө 30 жил одоо нөрөх хөдөлмөр одоо ажиллаж байгаа хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөндөө баярлалаа. За тэгээд ийм сайхан үйл ажиллагаа хийж байгаа та бүхэнд аз жаргал хүсье. Айл гэр болгоны хамарт инээд цалгиж байгэ гэж өрөөё баярлалаа. Өрөөл Батас шахалтгой. Тэгээс бүх сонсогчдоо бас баярлалаа. Баярлалаа.